Ер нь Монгол кинод үздэг үү? Үздэггүй. Яа. Тэний үзэхтийн юунд таасдаг юм? Хэн таасдаг? Чи одоо нас идтэй? Нас авъяастай. Үзчихсэн юу? Үзээгүй. Барьд магнаа юу? Энийг өсөө нэг алах гад ингээд чолоо хараад ингээд шидэх гэж байгаа. Мэдхгүй нахгүй. Дээх сайн бас санахгүй юм. Үгүй. Үзэж байгаагүй. Мэдчих. Чи одоо эдтэй нас? 15. 15. Мэдхгүй. Мэдхгүй. Энэ киног ер нь харж байгаагүй. Харж байгаа. Нөр нь юу вэ? Үзчихсэн юм. Чи нэг бүхэн хийгээд бафрын нэгэд идлээ. Чи одоо нас эдтэй? 19. 19-тай. Харж байгаагүй? Тий. Ерөөс үзэж байгаагүй. Үзэж байгаа. Ямар кино вэ? Үгүй. Чи нас одоо эдтэй? 24. 24-тэй. Санжид. Ямар кино? Тод биш гард магна шүү дээ. Санахын үед санжид. Яг нэрийг мартчихчих. Үзчихсэн. За ямар кино? Дадаа цэрэн. Нэр нь киноныхын нэр нь? Киноныхын нэр нь Ачаа зааныг таньж нөгөөх нь нэр. гард магна. Далаа зэрэг. Далаа цэрэн хань тий. Нас эдтэй? 30. Үзэж байгаа. Үзэж байгаагүй юу? Ер нь үзье гэсэн сэтгэл төрж байна уу? Үгүй. Үгүй яагаад? Мэдхгүй. Наад чимээгүй юу шүү дээ. Хаст магнаа шүү. Юу үйл явдлын санаад наа. За үйл явдлыг ярьж. Ер нь нэг энэ бүх нэг бэрт уусчлаа гэдэг дээ шүү дээ. Гард магнаас. Гард магнаа тий. Ер нь Чи нас эдтэй юу? би одоо 28-тай. Ер нь үзэх сэтгэл төрж байна уу? Далаа цэрэн. Ямар кино вэ? Гард магнаа илүү. Хамгийн сүүлд эзээ үзсэн бай. За одоо баг 10 жилийн үлдсэн байна. Гард магнаа. Нэгдүгээр тийм бол үндэсний үндэсний одоо соёл тийм ээ. Хуу соёлыг танилцуулж байгаа. Хоёрдугаар нь Монгол бүхийн уламжлах тэр хоёр л биш шүү дээ. Хүүхдүүдтэй ер нь Монгол кино үздэггүй сууж. Үздэг. Хамгийн сүүлд эзээ үзсэн бай. Өс үлчээд. 2-3 сарын үзсэн. Түрүү жил нь цагаан сараар үзчихлээ юм уу? Гард магнаа илүү. Тэгээ 10 үдтэй дэлгэвчихсэн шүү дээ. Киногийн насаа үзэж байгаа энэ нөгөө нэг рилүүдээр Явдаг оо тий. Хүүхдүүдтэйгээ ер нь үздэг үү нэг одоо Монгол хуучны кинод Үздэг. ер нь самд болгож шилдэг үү та? Тий. Ер нь үзэх зүгээр бас энэ чи агуулгын цаанаа зөвхөн бүхийн юм шиг боловч тэр үеийн нийгмийг бас харуулсан шүүмжилсэн байдаг байхгүй. Жин цаасар наадам болохоор хамгийн гадаг кино шүү дээ. Гард магнаа, хот магнаа, цэц магнаа. Яг хөө миний хувьд бол нэг тийм аж ахуй амьдралын хэм маягийг харах гэж л үзтий. Өстө харж байгаа юм. Өстө харж байгаа юм байна. Энэ киног уу? Чи ер нь Монгол кино үздэг үү? Юу хоосны кино болсныг үзэж байгаа. Яагаад? Юу нөгөө нэг жоо алдас моцтой гэх юм уу? Жоо дүрслэлтэй юм жоо. Гэтэ гоё хувьд бол гоё гэж санагтаад байгаа. Нэг юм нэг Монгол кино үзчихсэн аа. Тэр бол аюу гоё санагдсан. Энийг л өстө харж байгаа юм байна. Чи одоо нас эдтэй? 16. Хад энэ наадмаар гарна үзээрэй зэ. Заавал үзнэ. Үзэхэд их сайхан л байдаг. Залуучууд яг нэг орчин үеийнхээ нэг арай нэг өөр тоглоомтой камер үзсэн үзэлтэй. Монгол өв соёл руу орж зарим нь ойлгоод зарим нь бол бүр таг шал өөр ертөнцөөр орцсон шин. Та ялангуяа 16, 17, 18-тай хүүхдүүд бид зүгээр сайн л байна. Та хамгийн сүүлд гэр бүлээрээ ер нь хүүхдүүдтэйгээ суугаад Монгол кино үзээ үзсэн бол? Ер нь үгүй шүү. Тий аавтайгаа гард магнаа кино үзчихсэн. Үзэх ёстой шүү дээ. Үндэсний бүх юм чинь наадах чинь. Тийм үндэсний бөхөө дээдлтгөө Монгол хүн гэж хаавсан. Тэгэхээр орчин үеийн залуучууд яагаад ойлгохгүй вэ? Тэгэхээр тэр чинь цаана бас том их эцэг гээд байгаа шүү тийм үү? Тэр хүмүүс чинь энэ ойлгоод хэлээд өгөхгүй шүү. Өнөөдөр бид хүмүүсээс хэдэн асуулт асуулаа. Энэ киног санаж байна уу? Үзэж байсан уу? Хамгийн сүүлд гэр бүлээрээ хизээ үзсэн бай. Хариулт бүр өөр байлаа. Зарим нь таньсангүй. Зарим нь киноны нэрийг мартаж дүрийг нь санаж байна. Энд хэнийг ч буруутгах гэсэнгүй. Харин бидний өмнө нэгэн асуулт гарч ирж байна. 93 наадам бол зөвхөн баяр цэнгэл биш. Энэ бол монголчуудын үеэс үед үлдэж ирсэн амьдралын ухаан, ёс заншил, эв нэгдэл, үндэстний ондоошил, соёлын дархлаа болсон өв юм. Түүний утга учир хүчит бүхийн дэвчэн дээр урдам морины тоосон дунд сурын харванд оршихоос гадна наадмын утга учирыг өгүүлсэн түүх, аман уламжлал, уран зохиол, кино урлагч мөн адил үе үеийг холбож өнөөдрийг хүртэл өвлүүлэн ирсэн. Тод магнаа, цэц магнаа, гард магнаа. Эдгээр бүтээлүүд бол зөвхөн кино биш. Нэгэн үеийн монголчуудын түүх,
бүхийн жудаг, үний ёс, наадмын утга учирыг дараагийн үед дамжуулсан соёлын үнэт өв бас үргэлжлэл юм. Өв соёлыг хэн нэгэн дамжуулдаг, ярьж өгдөг, хамт үздэг, утга учирыг ойлгуулдаг. Тэгж байж өв үеийн үед амьдардаг. Та хамгийн сүүлд гэр бүлээрээ ямар монгол киног хамт үзснээ санаж байна уу?